За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид материалын эсэргүүцлийн хичээлийн лекцийн хичээлийг энэхүү видео хичээлээр өргөж байгаа билээ. За өмнөх хичээлээр бид деформацлагдаж буйн тэнцвэрийн талаарх сэдвийг үзсэн бөгөөд үүнд ачаалал, за тэнцвэр, за цаашлаад реакцийн хүч, тэнцвэрийн тэгштгэл гэх мэт олон сэдвийг бол хамарч үзье. За энэхүү хичээлийн хүрээнд бид тэнцүү үйлчлэгч дотоод хүч гэдэг сэдвийг бол үзэх болно. Ер нь материалын эсэргүүцэлд биеийн эгэл хэсгүүд хооронд дотор нь үүсэж байгаа хүчийг тодорхойлоход статикийн онолыг ихэвчлэн хэрэгэлдэг. За ингэхдээ бид огтлын аргыг илүү гол арга болгон авч хэрэгэлдэг юм аа. За жишээлбэл хэдүүлээ энэхүү зурагт харагдах дөрвөн гадаад хүчний үйлчлэлд тэнцвэртэй оршиж байгаа жишээг, биеийн жишээг бол авч үзье. За бид тодорхой огтлын хавтгаагаар бол хөндлөн огтлсон байна. Огтлын нэг талыг авч чөлөөлөгдсөн биеийн диаграммыг зурж үзвэл нааталт харагдаж байгаа шиг дотоод дархмал ачаалал үүсэж байгааг бол та бүхэн харж байгаа хаа. Дотоод дархмал ачааллын хэмжээг мөн чиглэлийг бид бодитоор мэдэхгүй хэдий ч үүнийг төлөөлүүлэн тэнцүү үйлчлэгч FR дотоод хүч төвлөрсөн нэг хүч болон MR0 моментыг тодорхойлж бол дүрслэн тодорхойлж болж чадна. За энэ хүч моментыг тодорхойлохын тулд бид чөлөөлөгдсөн биеийн диаграммыг ашиглан мөн өмнөх хичээлдэр үзсэн тэнцвэрийн тэгштэглийг бичиж тодорхойлох боломжтой. За дээрх дотоод хүч, дотоод момент нь О цэгт байрлана гэж бол бид үзэж байна. Ингэхдээ энэхүү О цэг нь хөндлөн огтлын талбай хөндийн төвдөр байхаар бол тооцдог. Материалын эсэргүүцэлд огтгоон 3 хэмжээст биеийн хэв ажилтыг судлахдаа тэнцүү үйлчлэгч дотоод хүч болон моментыг нормал болон тангенцаад тэнхлэгт байгуулагч болгон задлан судалдаг билээ. Эндээс бид үндсэн 4 төрлийн хүч моментуудыг задлан тодорхойлж болох юм. За эхний хүч маань нормал хүч буюу N юм. За бид нар normal force гэж нэрлэдэг байгаа. За нормал хүч бол огтлын хавтгаад перпендикуляр чиглэлд бол байрладаг. За энэхүү огтлогдсон хэсгийг тухайн перпендикуляр чиглэлийн дагуу сунгах эсвэл шахах ийм үйлчлэл, гадаад хүчний үйлчлэлд орж байгаа тохиолдолд нормал хүч бол үүснэ. За дараагийн хүч бол хөндлөн хүч буюу энэхүү зураг дээр V үсгээр тэмдэглэсэн байна. За англиар бид shear force гэж нэрлэдэг. Хөндлөн хүч маань огтлын хавтгаа дээрээ байрлаж бол байдаг. За энэхүү хүч бол тухайн огтлол маань нэг нь нөгөөтэйгөө харьцангуй гулсах, шилжих үйлчлэлд орж байгаа тохиолдолд энэхүү shear force маань хөндлөн хүч маань үүсдэг байна. За 3 дахь төрлийн дотоод хүч бол мушгих момент буюу T юм аа. Бид үүнийг torsional moment буюу torque гэж нэрлэх нь бий. За огтлогдсон биеийн тухайн перпендикуляр тэнхлэгийн дагуу тухайн биеийг мушгих ийм үйлчлэлд оруулж байгаа тохиолдолд энэхүү мушгих момент маань үүсэх болно. За хамгийн сүүлийн дотоод хүч бол гулзаалгах момент M юм. Бид энийг bending moment гэж бол нэрлэдэг. За гадаад хүчний үйлчлэлд ор огтлын хавтгай маань өөрөө гулзаах үйлчлэлд орж байгаа бол гулзаалгах момент бол үүсдэг байна. За та бүхэн энэхүү зургаас харж байгаа байх 3 хэмжээст ийм орчинд моментын векторыг дүрслэхдээ тухайн тэнхлэгийг тойрсон сумаар бол дүрсэлж байгаа. За жишээ нь манай тохиолдолд MR0 магадгүй ийм хэлбэртэйгээр моментыг бол зурагдаж байгаа. Момент бол зурагдаж байгаа гэдгийг та бүхэн анзаараарай. За үүнд бол бид баруун гарын дүрмийг бол хэрэгэлдэг. За баруун гарын дүрм гэдэг маань нэгсэндөө тухайн моментын тэнхлэгийн дагуу баруун гарын эрхүү хуруу маань бол чиглэн. За та бүхний нугалсан дөрвөн хуруу бол моментын нэмэх тэмдгийг эерэг чиглэлийг бол заадаг юм аа. За өмнөх хичээл дээр ярьсанчлан инженерийн тооцоог бид ихэвчлэн 3D 3 хэмжээст биш хавтгайн хэмжээстээр буюу 2 тэнхлэгтэр бол ярьдаг гэж үздсэн байгаа. За бид үйлчлэх гадаад хүчнүүд маань нэг хавтгай дээр буюу энэхүү зураг дээр байрлаж байгаа шиг ийм систем байгаа бол бид үүнийг
нэг хавтгайн хүчний систем гэж нэрлэх бөгөөд энэ тохиолдолд бидэнд зөвхөн нормал хүч буюу N, за мөн хөндлөн хүч буюу V, за мөн гулзаалгах момент M0 гэсэн ийм гурван төрлийн дотоод хүч бол үүснэ. За энэхүү гурван дотоод хүчийг тооцохдоо, за жишээ нь нормал хүчийг бид бол тооцохдоо F x тэнцлэг дээрх хүчнүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү гэсэн тэнцвэрийн тэгштэл бол бичиж олж болох юм. За хөндлөн хүчийг тооцохдоо y тэнцлэг дээрх хүчнүүдийн нийлбэр бол тэгтээ тэнцүү гэсэн энэ тэнцвэрийн тэгштэглийг бичиж олж болох юм. За моментийг мэдээж бид моментийн тэгштгэл бичиж олох ёстой. За нэгсэндээ O цэгтэй харьцангуй моментуудын нийлбэр маань тэгтээ тэнцүү гэдэг тэгштэглийг бичснээр бид бол энэхүү одоо хөндлөн хүч, нормал хүч, гулзаалгах моментийн хэмжээг бол бодож олж чадах юм байна. За ингээд бүгдээрээ өмнөх хоёр лекцийн сэдвээр үтсэн нийт одоо чухал ямар ойлголтууд байна вэ гэдгийг нэгтгэн дүгнэх гэж оролдъё. За хамгийн эхний чухал ойлголт бол ер нь материалын эсэргүүцэл гэдэг хичээл маань өөрөө нэгдүгээрт хүчтэл болон хэв ажилт. Хүчтэл хэв ажилтын хоорондын уялдаа холбоог судалдаг шинжлэх ухааны салбар юм байна. За хоёрдугаар чухал ойлголт маань гадаад хүч нь биеийн гадаргуугаар тархаж үйлчвэрлэдэг. Нэгсэндээ гадаргуун хүч гэж нэг төрөл байх юм байна. Гадаргуун болон биеийн бүх хэсгээр дарахдаг эзэлхүүний гэсэн хоёр төрөлтөө байдаг юм байна гэдгийг бид ойлголоо. За гуравдугаар чухал үндсэн ойлголт маань юу вэ гэхээр бид тархмал ачааллыг төвлөрсөн хүч рүү шилжүүлж болдог юм байна. Төвлөрсөн хүч. Ингэхдээ энэхүү төвлөрсөн хүчний хэмжээ маань тухайн тархмал ачааллын эпюрийн талбайтай тэнцүү байх ёстой бөгөөд тухайн эпюрийн маань хүндийн төвийг дайрж байх ёстой гэдгийг та бүхэн анхаараарай. За дөрөв дэх үндсэн ойлголт маань холбоос болон холбоосны реакцтай холбоотой. Нэгсэндээ тухайн холбоос маань тодорхой чиглэлийн дагуу хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа бол хязгаарласан чиглэлийн дагуу реакцийн хүч маань үүснэ гэсэн. Нэгсэндээ холбоос реакц. Холбоосны хязгаарлаж буй чиглэлийн дагуу реакцийн хүч үүснэ эргүүлэлтийг мөн эргэлтийг хязгаарлаж буй чиглэлийн дагуу реакцийн момент бол үүсдэг гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. За дараагийн 5 дугаар чухал ойлголт бол тэнцвэрийн тэгшгэлтэй холбоотой ойлголт байна. Нэгсэндээ тухайн биеийн эргэх болон шилжих хөдөлгөөн хязгаарлаж хориглож байгаа тохиолдолд бидний тэнцвэрийн нөхцөл бол биелэх буюу нийт тухайн бие болон системд үйлчилж байгаа хүчнүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү байх. За дээрэс нь нийт тухайн биед үйлчилж байгаа моментуудын нийлбэр тэгтээ тэнцүү байна гэсэн энэ тэнцвэрийн нөхцөл бол биелнэ. За дараагийн чухал ойлголт бол өнөөдрийн үндсэн сэдвтэй холбоотой. Энэ бол огтлолын арга. Огтлолын За нэгсэндээ бид үүсч байгаа дотоод хүчийг олохын тулд бид огтлолын арга хэрэгэлдэг юм байна. За энэхүү огтлол дээр нормал хүч болон хөндлөн хүч, дээрэс нь мушгих момент, за мөн гулзаалгах момент бол үүсдэг юм байна. Тэгсэндээ хоёр төрлийн хүч, хоёр төрлийн момент бол үүсдэг юм байна гэдгийг бид ойлгох хэрэгтэй.